Бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ оны шинэхэн бичлэгээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За та бүхэн маань шинэ оноо сайхан гаргасан уу? За тэгээ шинэ он гараад яг юу хийж байна вэ? Өнөөдөр би болохоор өөрийнхөө амьдралыг өөрчлөх хүн нь чи өөрөө шүү гэдэг сэдвээр ярилцъя гэж бодлоо. Амралт болоод хүн ер нь нэг жоохон тийм амралтын байдалтай болоод ирэхээр яалч хүний бие организм хүртэл ингээд нэг тийм назгаараад ирдэг штэ тий. За би бас ер нь бол амралтын байдалтай байгаа. Гэхдээ ингээд хийх ёстой юм бол яг хийгээд гэхдээ хүн юм болохоор бас залхуурах маягтай. Тийм болохоор та нартай хуваалцсангаа бас өөрийгөө ч гэсэн мотивацжуулъя гэж бодоод энэ бичлэгийг хийж байгаа. Та бүхэн маань ч гэсэн өөрийнхөө хийх зүйлүүдийг амарч явах үедээ бас хичээгээд ингээд эхлүүлээрэ гэж хэлмээр байна. Өөрийгөө өөрчлөх тий, өөртөөгөө тэмцэх, за өөрийгөө хайрлах, өөрийгөө хөгжүүлэх гэл зөндөө юм байгаа штэ. Тийм хүн нь бол яг та өөрөө юм шүү гэдгийг бас дахин та бүхэн маань бодоод үзээрэй. Яагаад ингэж гэхээр бид нар ч одоо ингээ ялангуяа цаг их байх тусам ингээл ургуулж төсөөлж бодоол ингээл залхуураал хөвцээр л идэг штэ тий. Ер нь бол зургатаа үзэл, идээл ингээл өөрсөндөө цаг хугацаа өгөөл. Гэтэл цаг хугацаа бол бид нарыг хүлээхгүй. За тэгээд нөгөөтгөр болохоор юмыг маш амархнаар бодоод байгаад байдаг тий. Амархнаар ч юм одоо ингээд амархан болчоосоо гэж хүсэж байгаад байдаг. Одоо нэг амархан хэл сурах тий. Амархан хэл сурах арга, амархан турах арга гэл байж ивэл баг бүгдээрээ юу юм бол гэл ингээд сонирхдог. Гэтэл яг амьдрал дээр бол амархан юм ерөөсөө байдаггүй шүү гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Би ч гэсэн бас боддог л байсан. Одоо амархан тэгчих юмсан, ингэчих юмсан гэл одоо амархан баяжчих юмсан, амархан мөнгөтэй олчих юмсан тий. Амархан суглаанд хожчих юмсан гэл бид нар чи ер нь нэг тийм бэлэн юм бодоод байдаг. За ингээд байгаад ах юм уу эсвэл өөрийгөө одоо дайчлах юм уу гэдэг юм байна штэ. Ердөөсөө угаасаа бидний амьдралыг өөрчлөх хүн нь ерөөсөө бид өөрсдөө л ахгүй юу. Хаанаас ч хинч ингээд ирээд биднэрт ерөөсөө юу ч өгөхгүй юугаач туслахгүй. Ер нь хинт ч найдах бас хэрэггүй тий. Амьдралд одоо орж ирэхдээ шагнал тий, сайн сайхан зүйл ер нь бүх зүйл бол хүний хөдөлмөр байдаг гэж би бол боддог. Яагаад тэгэхээр эзэн хичээл заяа хичээнэ гэдэг үгэнд би бас маш дуртай байхгүй юу. Тэгээд ер нь урдах зүйлээ ингээд маш тогтмол, тууштай мөн өдөр бүр заавал тэрийгэ хийж сурах нь л их чухал юм гэдгийг бол өнөөдрийг хүртэл одоо зөндөө олон юм хийж оролдож үзээд би бас ойлгосон байхгүй юу. Би ч бас 2011 оноос шүлгийн хуудастай болоод тэгээд тэн дээрээ маш их шүлгүүд бичдэг. Ер нь бол шүлэг гэхээсээ илүү ерөнхийдөө одоо бас яг л энэ өнөөдрийн ярьж байгаа сэдвтэйгээ уялдуулсан тийм одоо ухаарлын гэхэд одоо хаашаа энэ гэхдээ нэг хүнд нэг хэрэгтэй үг болчоосоо гэж бодоод ингээд үг холбоод аягүйх оруулдаг тийм байсан. Тэрийгээ тэгээд тууштай хийж чадахгүй ерөнхийдөө ингээд орхицсон байхгүй юу. Одоо л яг пэйж нь байж л идэг л да шүлэг минь гээд тэгээд ер нь тууштай хийхгүй ингээд орхисон зүйлүүд ч байгаа. Тууштай хийсээр байгаа тэрнийхээ үр шимээр ингээд өнөөдөр бас ингээд болгоод явж байгаа зүйлүүд ч байдаг байхгүй юу. Гол нь аливаа зүйлийг ер нь хийгээд ингээд шантарч орхиж болохгүй. Оролдоод л байх хэрэгтэй юм шиг байгаа. Ер нь оролдлого л маш чухал санагдаад байгаа. Ер нь хинт ч найдахгүй байх тусам ер нь хүн илүү ихийг хийж чаддаг юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор тэр маань ингээд өгчих болов, энэ маань ингээд өгчих болов, би нэг ингэчих болов гэдэг юм уу нэг тийм бэлэн бодол, дээрэс нь хин нэгэнд найдсан бодол ер нь хүнийг бас хөгжүүлдэггүй юм шиг санагдаад байдаг. Тийм болохоор чамд тусалж чамааг аварч чадах хүн бол ерөөсөө чи өөрөө юм шүү гэдгийг л дахин бас бодосоо гэж бодож байна. Алдна гэж бас юм хийхдээ ингээд айх хэрэггүй юм билэ. Одоо алдчих болов, буруу хийчих болов, ингээд онцгүй байх болов, таалагдахгүй болов ч гэдэг юм уу. Тийм бодлуудаа ер нь даван тулаад, даван гараад өөрийнхөө одоо чадлаараа л тий хийх хэрэгтэй. За тэгэнгүүтлээ мэдээж тэрийг ингээ хийгээд эхлүүлээд явж байгаа юм чинь тэр чинь өдөр бүр ингээл сайжраал явна, сайжруулах хэрэгтэй. За тэгээд тэгж юм хийж эхэлснээрээ тэрнийхээ дагуу за маргааш тэгнэ нөгөөдөр тэгнэгээд ингээ явахаар хүн илүү бас урагшаа харж амьдрч чаддаг болдог байхгүй юу. За тэгээд тийм одоо өөрийн хийх юмтай болсон хүмүүс ч гэсэн өдөр бүр одоо ингээд нэг сэтгэл амар те юмд ингээд айгу гоё хандаж чаддаг хөнгөн болчдөг юм шиг санагдаад байгаа. Би ингээд YouTube-ээр та бүхэндээ ингээд бичлэгээ хүргэж байгаа ч гэсэн ерөөс надад утаснаас өөр юу ч байхгүй яг одоогоор бол. Би тэгэл
анх ол за микрофон хэрэгтэй, тим чим хэрэгтэй, тэхгүй бол эхлүүлж болохгүй одоо гэл ингээл зөндөө юм боддог байсан. Ер нь тэр бүгдийг аваад бүх юмыг төгс байлгаад эхлүүлнэ гэвэл ер нь хэцүү юм байна. За зүгээр утас байна. За утсаараа би ингээл өөрийнхөө уншиж мэдсэн зүйлүүдийг ингээд нэгтгээд дүгнээд ингээд яриад оруулъя гэж бодоод ер нь эхлүүлж ирсэн. Тэгээд одоо ч гэсэн би зөвхөн утастайгаа л байгаа. Өөр бусад янз бүрийн хэрэгслийг энэ төр аваагүй байгаа. Тийм болохоор та бүхэн маань ч гэсэн ер нь бол юм болгоныг ингээд төгс байлгах гэж бодож хойшин тавих биш. Зүгээр л өнөөдөр хийгсэн юм а хийгээд эхлүүлье гэсэн юм а эхлүүлж авах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээд өөрийн хүснээрээ ер нь тэгэл амьдрч чадахын тулд ер нь өөрийгөө л хамгийн түрүүнд дайшлах хэрэгтэй байхгүй юу? Бид чинь ингээл өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөрчилж болох маш том эрхийг бол ингээд өөрсдөө гартаа хатгацсан байгаа шүү дээ. Тэрийгэ гол нь бүрэн гүйцэд ашиглаж гин үгүй юу гэдэг дээр л хүн болгоны одоо тэр сайн явж гин үү ямар явж гин гэдэг нь хамаарат ах шиг надад санагдаад байгаа. Мэдээж тэгээд санснаар болохгүй юм ч гэсэн бас байдаг шүү дээ. Тэгтээ хийгээд үзээд дараа нь болсонгүүдээ гэж бодох чинь бас нэг өөр штэ. Хийж үзээгүй ээж за хийж үзээгүй дээ гэд ингээд орхих чинь бас нэг тийм дараа нь харамсах ч юм уу тиймэрхүү сэтгэлдлүүд хүнд бий болдог учраас зориглоод тууштай оролдоод хийгээд үзэх нь л хамгийн зөв юм шиг санагдаж байна. Бас нэг санах ёстой зүйл нь ерөөсөө хинч чиний амьдралыг анзаарахгүй байдаг шүү гэдгийг бас хүмүүс маш сайн бодох хэрэгтэй юм шиг. Яагаад тэгэхээр бусдын одоо тэр нүд, бусдын хил ам гэдэг зүйлээс хүмүүс маш их айдаг, маш их тэрэнд ач холбогдол өгдөг. Яа хүмүүс бол ер нь тех зав байхгүй л гэж би боддог. Мэдээж хэдэн жилийн өмнө бол нэг тэгж олоо, ингэж олоо гэдэг бодол энэ төр байдаг байсан. Одоо бол хүмүүс одоо намайг анзаарах зав үнэндээ байхгүй. Тэр хүмүүс ердөөсөө өөрөө өөрсдийнхөө амьдралд үнэхээр завгүй байгаа гэдэг тийм бодол байдаг. Тэгэл хүн л өөрөө хит их ач холбогдол өгч боддог болохоос биш одоо та нар ч гэсэн тийм биз дээ миний энэ одоо яриаг за нэг 20 минут сонслоо за тэгээд дараа нь ингээд өөрсдийнхөө амьдрал руу ингээд орлоо юмаа хийлээ тэгээд ингээд намайг одоо бодно гэсэн үг байхгүй шүү дээ ердөөсөө хинт ч тийм зав байхгүй юу ердөөсөө одоо дахин ингээд бодоод авах юм юуч байхгүй учраас бусдын тэр нөгөө юу гэж байгаа бол гэдэгт хит их ингээд анхаарал хандуулж анзаарах хэрэггүй юм шиг надад санагдаад байгаа. Та бүхэн бас юу гэж бодож байгаа. За тэгээд шалтгаан тоочхоо болох хэрэгтэй. За яаж шалтгаан тоочдгоо гэхээр хүмүүс ч юу нэгдэг штэ тийм. За би мөнгөгүй болохоор юм хийж болохгүй байна. За манай ажил ийм учраас ингэж जैन, тийм учраас ингэж जैन. Энэ хүн ийм учраас би ийм байна. Тэр хүн тэгсэн учраас би ийм байна гэл ер нь өөр дээрээ ихэнхдээ нэг би ингэж хийвэл би юуг чадах вэ гэж өөр лүгээ ингэхгүйгээр бусдаас юмыг айгүйх хараад идэг тий. Тэр ингэхгүй болохоор би угаасаа болохгүй байгаа нь ойлгомжтой. Ийм байхгүй болохоор ийм байхгүй болохоор гэдэг нөгөө байхгүй руугаа хит их анхаарад идэг. За бас тэр бас хэцүүлдэ. Тэгтээ ер нь бол аль болох шалтгаан тоочж одоо тэгж хохирогчийн дүрд орж амьдрахаасаа илүү одоо юуны түрүүнд би яг одоогийн өнөөдрийн энэ амьдрал дээрээ юуг ингэж хийж эхэлж чадах вэ гэдэг юм ал маш сайн ингэж бодож өөрлөгөө анхаарах хэрэгтэй юм шиг байна. Түрүүний бас хэлсэн шиг те зорин ингээл бусдын тухай ер нь хүн боддгоо л ахгүй юу. Тийм болохоор л ердөөсөө бусад хүмүүс ч гэсэн яг л бид нартай адилхан өөрийнхөө амьдралд ингээд заавгүй яах вэ ийхүүгээ байж байгаа учраас та ч гэсэн яг өөрлөгөө л өнгөгөөл тэрнээс энэс боллоо гэхгүйгээр би яг өнөөдөр юу хийж чадах вэ гэдгийг яг одоо бодоод эхлэх хэрэгтэй. Хүн хичээх юм бол ер нь юу ч хийж бүтээж чаддаг. Дээрэс нь хүн одоо өөрийгөө хүчилж дайчилж чадах юм бол яаж ч өөрчлөгдөж чаддаг гэдэг тийм бодол угаасаа надад байдаг байхгүй юу. Тийм болохоор заавал нэг мөнгөтэй дарга цэргийн одоо тийм хүмүүс учраас тэгж одоо тийм гоё амьдардаг ч юм уу. Тийм ер нь бол байхгүй штэ. Гэхдээ тэр гоё сайхан тансаг амьдрахыг бас заавал нэг мөнгөтэй орд харштай амьдрахаар бас төсөөлж бодох хэрэггүй. Өөрөө өөрсдийнхөө байгаа орчныг орд харш шиг байлгаад амьдрч болно шүү дээ, тий. Өөрөө өөрсдийнхөө байгаа гэр орон, өөрөө өөрсдийнхөө байгаа тэр одоо хажууд байгаа хүмүүстэйгээ тэрийг ад жаргалыг тэнд бий болгоод амьдрч болно шүү дээ. Заавал одоо нэг мөнгө төрхтэй байгаал заавал нэг орд харшинд амьдрахаараа хүн гоё сайхан амьдрна гэсэн үг биш шүү дээ. Тийм болохоор өнөөдрөөс юу хиймээрэн тэрийгэ эхлүүл гэж байгаа нь заавал нэг амар баян болох гэж эхлүүлэх гэдэг юм биш. Чи өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр одоо өөрийнхөө хийгсэн юмыг хийгээд өөртөө сэтгэл хангалуун амьдрахын тулд хийж эхлүүлэх гэдэг байгаа байхгүй юу. Тийм болохоор
та ингээд амьдралын гол тэр мөн чанар нь яг юу юм өөрийнхөө амьдралын тэрийг гаргаж олох хэрэгтэй. Мэдээж гол мөн чанар маань мөнгө гэж бодож байгаа юм бол яг мөнгийг олохын тулд яах ёстой тийм юм а бодож эхлэх л ах л та. Хүний хүсэл мөрөөдөл чинь өөр ахгүй юу. Бүр байртай л болъё гэж хүсдэг хүн байж болно тий. Та бүхэн манаас авах гээхийн ухаанаар ингээд сонсоод өөрлөгөө бас нэг ингээд бодоод үзээсэй гэж бодоод одоо 1 сарын хамгийн ихний бичлэгээ би бас өөрлөгөө тийм анхаарад өөрийгөө өөрчлөх бичлэгээр эхлүүлж байгаа байхгүй юу. Амьдралын одоо гол асуудал ерөөсөө чи өөрөө биш гэж байгаа. Тэгээ би өөрөө биш хийн гэхээр чиний өөрчлөе гэж бодож чадахгүй байгаа чиний оюун бодол тархинд асуудал байна гэж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр өөрчлөе би чаднаа бүтээнэ гэж өөрийгөө дайчилж чаддгүй тэр оюун бодол угаасаа би юм гэдэг оюун бодол чинь хамгийн их асуудал байгаа гэсэн үг. Энэ хിവэрээ амьдраад одоо та сэтгэл дүүрэн байж чадах юм уу үгүй мүү гэдгээ бас сайн бодож үзэх хэрэгтэй тийм. Ер нь бол ингээ өдөр тутмын дарааштасыг хацуу гэдэг чинь одоо нэг тэгсэн гисгээл нойрмолсон унтаархсан за тэгээ маргааш болдгоороо болж лээд гэсэн тиймэрхүү амьдралаар ингээ амьдраад байгаад ах юм уу эсвэл бол өөрт байгаа тэр тийм хүч чадвар одоо болцоо нөөц юу гэдгийг тэр бүгдээ одоо ингээд гаргаад зарцуулаад өөрийгөө ингээд өөрчлөөд өөрийнхөө ингээ хүссэн амьдралыг бий болгож бүтээх юм уу тийм шалтгаан тоочод байх юм уу яг сонголт таны гарт л байгаа л да. Тэгтээ одоо та ингээд бусдад буруу өгөөд өөрийнхөө одоо хийж чадна болгож бүтээн гэсэн бодлыг ингээд сонсохгүй байгаа бол дахин нэг сонсоод үзээрэй. Яг тэгэхээр бидний энэ амьдрал ч одоо ер нь бол ингээд хугацаатай штэ. Тэгтэл бид нар бол яг тэр хугацааг нь бол ингэж анзаарч мэдэрдэггүй байхгүй юу. Зүгээр ингээд ажил хичээл ч юм уу тиймэрхүү юмнууд дээр ингээд нэг тийм тэдэн сарын тэдний өдрийн тайлан өгөхгүй бол болохгүй ч юм уу тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цагт энийг багшд үзүүлэхгүй бол болохгүй ч юм уу. Яг тийм нэг хугацаатай юм байхаар бид нар хугацаагаа өгөхөөр ингээд яараал ингээд сандраад гээд нөгөөт хүнийг хам хийгээд өгдөг тийм. Тэгтэл бидний амьдралын яг тийм хугацаа бол бодит байдлаар биднэрт бол мэддэг. Тэгэхээр бид нар ингээд нэг тийм сайхан ном бэрэн штэ тий ингээд 50 болондоо гэсэн байдлаар амьдраад идэг байхгүй. Яг цагаа тулаад бидний амьдралын хугацаа ингээд бүр маш ойрхон болчлоо тий. Одоо юу гэдгийг тийм болохын цагт бид нар одоо хичнээн яарад тэр үед оройтсон л байхгүй юу. Тийм болохоор л ердөөсөө хүн яг өөрийгөө яаж амьдрмаар байгаа, яаж өөрийгөө дайчилмаар байгаа, ямар хүн болмоор байгаа гэдгээ яг л өнөөдрөөс л ер нь ингээд яг одооноос л ингээд эхлээл хийгээл бодоол явах юм шиг байгаа юм л да. Тэгээд хүн ингээд ер нь амьдралд янз бүрийн юмтай ингээд таарад ингээд жоохон хэцүү болоод ингээд яахаа мэдэхгүй ингээд болохоор л маш олон зүйлээс ингээд зүхтаад эхэлдэг юм шиг санагдаад байна. Тэгээд зүхтснараа ердөөсөө юу ч одоо бүтээж бий болгож чадахгүй байхгүй юу, өөрчилж чадахгүй байхгүй юу. Тэг ингээд зүхтаад ингээд тэгсгээл амьдрал тэгэл тэрэндээ ингээд болж ин да гэж боддог юм шиг байна. Тэгтэл бол яг үнэндээ тэр хүн одоо таны бидний тэр хүссэн амьдрал биш байдаг яг эцэст. Тэгэхээр л ерөөсөө өөртөөгөө нүүр тул юу хүсээд яаж амьдрах гээд байгаа гэдгээ бодож өөрчилж эхэл гэсэн үг байхгүй юу. За тэгээ бидний бас нэг хамгийн их одоо боддог юм нь юу байдг вэ гэхээр за яг хизээ нэг өдөр болно доо тий. За яг тэгэндээ гэж ингэж боддог хизээ нэг өдөр гэсэн бодол. Хизээ нэг өдөр гэсэн тохиргоо яг үнэндээ байхгүй л ахгүй тий. Зүгээр л яг одооноос л хийх зүйлээ хийгээл эхлэх хэрэгтэй. За ингээл энэ бүгдийг сонсоод за би одоо яг өстой хийх зүйлээ одооноос л ингээл хийх хэрэгтэй юм байна гэл ингээл бодлоо штэ тий. За тэгтэл ихэнх хүмүүс ерөөсөө яадаг юм маш төгс юм хийх гэд бодоод эхэлчихдэг тий. Түрүүн би бас хэлсэн. Тийм биш учраас алдаанаас айх хэрэггүй. За тэгээд хийх явцтай хүн суралцаад хөгжөөд сайжраад явдаг гэсэн. Хинч ингээ төгс биш гэдгийг бид нар угаасаа бүгд мэддэг хэрнээ өөртөө амар ингээ төгс юм хийхийг хүсээд байдаг. Тэр нь л бас өөртөө маш их ядраадаг. Тэгэхээр өөрийнхөө чаддаг зүйлийг л зүгээр сайхан усал торд бодит зориг тавьж сурах хэрэгтэй. Манайхан болохоор нэг бодит зориг тавьж чаддгүй юм шиг санагдаад байна. Одоо яг бидний өөрсдийн амьдралаас дараагийн үе шатанд очихын тулд ямар зориг хэрэгтэй байна. Тэрийг л тавих хэрэгтэй. Тэгэхгүй хэдэн үе шат ингээд давсан маш өндөр зориг тавьчихдаг. Тэгэнгүүтээ тэрийг харахаар амар хол санагдаад тэгээд өнөөдөр ингээд айж сүрдээд болчдөг ч юм уу тий. Зүгээр бодит зориг. Яг өнөөдрийн миний амьдрал энэ хавьд байна да. За тэгвэл би нэг дараа жил ийм болох юм байна да гэсэн нэг тийм бодит зориг тавьж
сурах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Хүний мэдээж хүсэл мөрөөдөл гэдэг зүйл хичнээн чухалч гэсэн тэрнээс илүү чухал зүйл нь бол үйлдэл. Та хичнээн хүсэж мөрөөдөөд хичнээн гоё юм тархиндаа ингээд төсөөлж бодож чаддаг байлаа гэд нэг ч үйлдэл хийдэггүй бол тэр чинь ерөөсөө л зүгээр одоо ямар ч утга байхгүй. Мудаа гэсэн үг байхгүй. Одоо мудаа гэдэг чинь юу вэ? Тэгэхээр том мөрөөдөл, том зорилго, ингээд том хүсэлтэй та ингээд байх юм бол эхлээд өөрөөсөө эхлэн бодит зорилго тавихаас эхлэн за тэгээд эргэн тойронд байгаа өөрийнхөө эмх зэгт байгаа байдлаас эхэлнэ. Ер нь л бол бүх юм тэндээс л эхэлнэ. Өнөөдөр өөрөө гэртээ яаж байдгүй те жижигхэн зүйлүүдээс л эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор та хамгийн одоо нэг хүрх ёстой газар нь тэр дээр байж болно. Тэгтээ та өнөөдөр ямар зорилго байх вэ? Одоо тэгээ мэдээж тэр том зорилго нь бол тэр өндөрт байна. Тэр том зорилгын төлөө та тэгтээ өнөөдөр өөртөө бодит зорилго тавьж сурах хэрэгтэй. За тийхинд бол би эхлээд сэтгэл санаагаа тайван байлгаж сурах юм байна. Одоо юу гэдгийг аливаа зүйл хандах хандлагаа өөрчилж сурах юм байна. Харах өнцгөө өөрчилж сурах юм байна. Гэт ингээд өөрөөсөө эхлэх ёстой. Уур бухимдлаар ингээд хий хоосон хийрхэл атаархал юу гэдгийг тийм юмар дүүрэн байх юм бол таны дараагийн тэр үе шатууд чинь ер нь л бол биелэх магадлал маш бага байхгүй юу. Тэгэхээр тэр бүгдээ сайжруулахын тулд өөрөөсөө эхэлж байгаа. Яагаад тэгэхээр чинь ямар нэг том зүйл хийхэд таны энерги чинь саад болж байдаг. Дээрэс нь өөрөөсөө тэр илүү хүмүүсийг хараад энэ хизээ юм байсан ч юм уу, за ийм л юм байсан штэ ч гэдэг юм уу, эсвэл илүү мөнгөтэй хүмүүсийг хараад одоо буруу аргаар мөнгө олсон ч юм аа, энэ нэг баяны үг ч юм уу, тэгж боддог бодлоо тэр юу нь ямар ч байсан хамаагүй. Та зүгээр л тэгж боддог бодлоо болох хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр бодол чинь буцаад таныг ингээд хүлээд бариад байдаг учраас бусдын яаж баян болсон, бусдын яаж өөрийгөө хөгжүүлсэн, бусдын яаж ингэсэн ердөөсөө хамаа байхгүй. Тэнийг үнэхээр харахыг хүсэж байгаа бол тэрний сайн талыг нь хараад өөртөө аваад үлдчих тэгэл болоо. Ерөөсөө бусдыг үнэлж чаддгүй, атаархдаг тийм зан ааш байдаг бол тэрийгээ засч өөрчлөх хэрэгтэй. Тийм юмаа засч өөрчлөөгөөж тэрний дараагийн том юмыг бид нар хичнээн мөрөөдөөд хол байхгүй юу биднээс. Тэгэхээр том мөрөөдөл зорилго одоо биелүүлэхийн тулд яах вэ гэхээр өөрийнхөө дотор байгаа тэр атаархал юу гэдгийг хүнээс дутуу байх уу гэсэн тэр одоо дутуу мэдрэмж тэр бүхний одоо засч эхлэх хэрэгтэй. За тэгэл хүн болгон мэдээж адил биш чамд ч гэсэн бусдаас илүү зүйл байгаа. Бусад хүнд ч гэсэн чиний чаддаггүй одоо илүү зүйл байгаа гэдгийг бас хүлээн зөвшөөрч чаддаг болох хэрэгтэй. Тэгжээж бусдтайгаа суралцаад та илүү урагшаа ингэж хөгжиж хамтдаа алхах чадах байхгүй юу? Тэгэхээр зүгээр өөрийнхөө одоо чаддаг зүйлийг л өнгөл, торд, арчил. За тэгээд сүүлд нь хэлэхэд чи өөрийнхөө амьдралын жолоог барьж байгаа. Тийм үстэй угаасаа. За тэгэхээр ямар замаар яаж явахаа шийдэх хүн нь ерөөсөө та өөрөө л гэсэн үг. Өнөөдөр тэгж ингэсгээд нэг тийм яг болж ин да гэд ингээд нэг тийм амьдраад ах юм уу? Ингээд яг тэр амьдрал нь ингээд дасцсан учраас амархан байж магадгүй л дээ. Гэхдээ өөрийн хүссэн амьдралаа бүтээхийн тулд тэр жолоогоо яг одооноос яаж зөв залуурдах хэрэгтэй юм өөрийнхөө тэр өнгөрсөн цаг хугацаагаа бас нэг бодоод нүүр тулаад үзэх хэрэгтэй. Би одоо яг өнөөдрийг хүртэл 100% өөртөө ингээд сэтгэл хангалуун маань зоггүй ингэж байж чадчихэв үү гэдэг ч юм уу тэр бүгдээ ингээд бодж үзээ. За тэгвэл би одоо өнөөдөр иймэрхүү амьдарч ирсэн байна. За тэгвэл энээс хойш би ингэж өөрийгөө өөрчлөе. Ийм зүйлийг хий гэд ингээд эхлүүлээд хийгээд үзэх хэрэгтэй. За тэгээд хийх зүйлээ бас бүгдээрээ гоё энгийнээр хийж эхлүүлэх зүгээр нэх амар том юм тэгэл нөх амар одоо тансаг бодох хэрэггүй зүгээр л өөрийнхөө байгаа орчинд энгийнээр хийж эхлэх хэрэгтэй. Тэгээд яг одоо хийж чадах зүйлээсээ жижигхэн зүйлээс эхлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн түрүүнд л том зүйл одоо бий олгоё гэж байгаа хүн бол ядчил өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахаас эхлэх байхгүй юу. Тийм болохоор за тэгвэл би ус уудаггүй хүн бол өдөрт
усуудаг болъё гэж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо усуугаад марччаад байдаг бол одоо усаа юу гэдгийг байнга өөрөө ингээд аваа явж явах тий. За хичээл хийгээд би хичээл дээр ингээд маш их амжилттай болъё гэж бодож байгаа хүн бол үзэг бол харандаа тэр хичээлийнхаа хэрэглүүдийг байнга нүднийхээ өмнө бүр хизээд хийхэд бэлэн ойрхон тавиад ингээд цаг гаруй суугаад хийж идэг ч юм уу тийм жижигхэн зүйлүүдээс яг өөрийнхөө бодит ингээд яг байгаа амьдрал дээрээ зорилгоо тавиад баг багаар урагшлна гэсэн үг юм аа. За тэгээд ер нь хүн эцэст бүх зүйлийг өөрийнхөө төлөө л хийдэг гэдгийг бас хэлмээр байна. Та бүхэн маань одоо шинэ ондоо хүссэн зүйлээ, хүссэн мөрөөдөл одоо юу гэдгийг зорилго бүх юмныхаа одоо эхлэлийг тавиад тэрнийхээ төлөө өөрийгөө дайчилж хичээж чаддаг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.